Намжуудаа баярлаа. За сайн байна. Намайг тултай өгтөө хонгор гэдэг. Намин холдинг компани, намин трейдинг ХКК хариуцсан гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байгаа. Үндсэндээ ингээд 7 дахь жилдээ ажиллаж байна. Импорт менежерээр анх ажилд орсноос хойш нэг жил хагас орчмын дараа манай салбарын удирдлага солигдохоор болоод тэгээд за ингээд танай салбар дээр шинэ захирал хэрэг болохоор байна. Ингээд тузад презентацийн тавиач гэдэг манай хүний нөөцөөс ярьж ирсэн. Нэг 20 орчим минутын танилцуулга хийгээд гарч ирж исэн. За тэгээд тухайн үед 2018 оны 5 сарын 18-нд гүйцэтгэх захирлаар сонгогдсон байгаа намын электроник салбарт. Намын холдинг гэдэг нийт Монгол улсын импортын 4% хийдэг компани хамгийн том салбарыг ингээд 26 настай хүүхдэд даатгаад итгээд өгч байгаад нь бол тухайн үед маш их баярлж байсан. Тэр чинээгээрээ буцаагаад энийг хитгэлийг нь унгаачгүй хүн шиг байх юмсаа гэд маш их хичээдэг байсан. 2015 оны 6 сарын 4-нд анх ажилд ороод намын электроник салбарын зурагт аудио видео гэсэн категорийг хариуцаад за тэгээд түүнээс 3 жилийн дараа намын электрониксын гүйцэтгэх захирлын албан тушаалыг за нэг 2 жил орчмын хугацаатай ашигласан. За түүний дараагаар намын холдингийн борлуулалт маркетинг олон нийтэд харилцах газрын захирлыг нэг хагас жилийн турш хашаад за одоогоор ингээд сүүлийн нэг жил гарan намын трейдинг компани гүйцэтгэх захирлыг хариуцаад ажиллаж байна. Тэгэхээр анх ажилд ороод монол зурагтыг монгол хэлтэй анх болгож ирсэн. Дэлгүүрт ороод эсвэл айлд ороод харахад нөгөө меню нөгөө бүх юм ингээд монголоор харагдахаар өө эн чинь миний хийсэн юм шүү гэдэг айгүй гоё тийм бахархалтай одоо орсон байдаг. Тэр 18 оны 5 сарын 18-нд намын электроникс дээр гүйцэтгэх захирал болчоод орж исэн өрөөндөө одоо хүртэл байгаа. Тэрнээс хойш 2 3 дахь өөр албан тушаалын захирлын албан тушаалаа хашиж байна. Энэ хугацаанд дэд хүртэл нэг ч удаа өрөөгөө сольж үзээгүй. Манай компанийн хувьд бид нар ингээд ер нь аль болох залуу боловсон хүчээ мэдлэг чадвартай хүмүүсээ дэмжих бодлогыг одоо өстой тал бүрийн фронт дээр л баримталж байна. За одоо яг бодит жишээ нь бол би өөрөө ингээд сая 26 наснасаа ярьсантай адилхан тийм ээ. Их хвчлэн харахаар нэгдэг ч тийм манай бодлого дотроосоо бас нөгөө хүмүүсээ дэмжихтэй ийм бодлого баримталдаг учраас дотроосоо захирлууд мань төрдөг байж байгаа. Өдийг хүртэл 30 жилийн турш наминг сонгон намингоор үйлчлүүлж яваа эрхэм үндэт үйлчлүүлэгч нартаа бас дахин баярлалаа гэдгээ бас энэ дашрамд илэрхийлье. Энэ чинээгээрээ хэлхтэй чадвартай хүмүүсийг эрхэн үнэлж болдоггүй, эрхэн үнэлэгдэж болдоггүй гэдгийг бас бусд хүмүүстээс хараасаа жишээ аваасаа гэж бас хүсмээр байна. Намаа холдингийн удирдлагуудаа маш их баярлалаа.